Оройн дөрөв их үзэгчтэй, сайхан амарцгааж ирэн зохион бүтээгчтэй. Залуу зохион бүтээгч 2014 улсын уралдаанд та бүхэнд сэнхэрлэгцээр хүрж байна. Бид оюун зөв хөдөлмөрч бүтээл залуучуудыг олноо бий болгох зорилготой энэ удаагийнхаа дугаарыг Монгол улсын 21 аймагаас зохион бүтээгчдийг шалгаруулан нэгдүгээр шатанд оролцуулж байгаа юм. Нааг Баасан зогт гэдэг манай багийн гишүүнийг Тэмүүлэн, нөгөө гишүүн юм Отгонбаяр. За тэгэхээр Баасан зогтын хувьд бол өнгөрсөн жил бол шилдэг 36-д бол бүтээлчин шалгарсан шүү дээ тийм. Тэгэхээр энэ удаад Булган аймгаас за хэдэн санаатай ирв, за мөн багш ч бас ирсэн харагдаж байна. Энэ жил 2 санаатай ирсэн. Нэг нь 100-ны нэмэлт халаагуур, нөгөөх нь усны тэрэгтэй ирсэн. Чарга болдог. За санаан дээр ер нь хэр ихтгэлтэй байна? Ер нь гайгүй нүү. Тэнцчих байх гэж л бодож байна. За тэгэхээр сандарч байна уу? Чи бол энэ багт анх удаага оролцож байгаа юм шүү дээ. Гайгүй байна. Гайгүй байна. Тий. За та гурав бүтээлээ ер нь бол хэр одоо хэдэн хувьтай байгаа гэж бодож байна? Одоо яг 2 дугаар шатанда хэрвээ тэнцэх юм бол дараагийн ажлууд яаж явагдаж байна? Дараагийн ажлууд нь бол бүгдийг хийн гэж бодож байгаа. Тэгээд бүтээлээ бол 100% тэнцэн л гэж бодож байгаа. Баасан зөгтийн хувьд бол одоо яг шүүгчдээс хинээс нь илүү айж байна. Ер нь нэг тийм айс юм алгуу гайгүй лээ. Тийм үү? Аха. За бүтээлээ сайн хамгаалаараа та гуравт бас 2 санаагаа танилцуулах хугацаа бол хангалттай байгаа. Тэгээд 100% илэрхийлж чадна гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Тийм төгөлдрөө ийм нэг юм хэлмээр байна. Чи хоёр залуу зохион бүтээгч ер нь ингээд хөтлөөл зогсоод байвал яасан бэ? Яагаад гэж Хүүхдүүд өсөөл чи идгээр өгшрөө. чи хүүхдүүд өсөж идэв. Өнгөрсөн жил оролцсон оролцогчид битэрийн мөрөөр татчихсан. Энэ жил хараа төгөлдртэй шицээ болцсон шүү дээ. За сайн байна уу залуучуудаа. За Шил үн нэмсэн маа та багта. тий. За Баасан зогт энэ жил яг өнгөрсөн жил шиг зоригтой оролцсон. Тайлбарлах уу? Шууд тайлбарлах гэж байна уу? Энэ туршлагатай зохион бүтээгчдийн болсон юм уу? 3 минут байгаа амжилт хүсье. Манай энэ болохоор ингээд 100-ыг нэмэлт талаагуургаа энэ нь болохоор шалан цуус нэг хүүтэн агаарыг энэнгээрээс сороод энэ дотор байгаа эрзэтрээрээ явуулаад энэ 100-ныхаа дээдлэн булангаар гаргана. Тэгэд энэнийг болохоор 100-ныхаа дотор талын халуунаар нь халаашна. Гал түлээд дулаахан багамч ингээд агаараа халаагаад гаргана. Тэгэд энийг болохоор наагур ингээд хаалтж өгсөн нь болохоор ийшээ үнс ороод үнс орох тусмаа энэ чинь халуунаа удаан барьна гэж тоосож байгаа. Яг гэвэл пишин чинь нурамтай байх тусмаа ингээд удаан халуунаа барьдаг. Тэрийг бодолч үдээд ингээд ийцэн байгаа. Энийг ингээд хоёр талдаа хийж болно. Энэ турбагийн олон эргээс тэртээ хийж болно. Ороосноор. Тэгээд турбагаа зэсээр хийж бодож байгаа. Санаашаа тагсъя. 100-ны нэмэлт халаалтаа манад нэлээд өгөө олон төхөөрөмжүүд орж ирсэн. Түүн дотор шалны доод хэсэгт байрлуулдаг, шалаар халуун агаар явуулах, за мөн бас гэрийн дулааныг жигэд одоо тараах гэх мэтлэн гэрийн дулаалга хүртэл байсан. Чиний ийм санаа харин байгаагүй шүү. Энэ болохоор зүгээр агаарыг халаан болж байгаа. Хүүтэн агаарыг. Гэр агаараар. 100-тай холбоотой асуулт асуугаад их амар хэцүү. Яг тэр 100 хийж одоо бүр янз бүрийн төвшөнд хийсээр байгаад сүүлд нь айл өрхөдөр одоо бүгдэнд нь өргөцсөн биз дээ. Халсаа гараа тэгээд гаргаад 100-наас л гаргачих юм уу? Эсвэл тэрийгэ шалан одоо хоолоогоор ингээд шалан дээгүүр явуулах уу? Миний бодлоор бол тийм юм нэмж яаж явуулах юм? Ямар хоолоо байгаа юм? Хоолоогоор явуулна. Тэр нэгэд одоо айлгчдын гэрашууд ингээд баашинтаа наадуулаад барьсан байгаа шүү дээ. Өртөг мөнгө хэмнээд. Тэгээд бид нар бол тэр машиныг халаах зориултаар хийж байгаа. Бас турбай дагаад хураагаар тийм машин ч өөрөө нэмэх гараас засна. Тэгэхээр энэ турбайгаа оруулахад яг машин бол асуудалгүй басна. Гэрээч дулаад төлж яхад нэг давхар нь машин байж байгаа би асуух зүйл байна. Энд чи одоо яг хаан суйрлагдах чинь яаж холбогдох чинь тэрийг ахиа хэлчих. Энэ үү? Одоо энэ ч юм бол 100 хул тэгэл гэрт байдаг газараа байна. Тэгэл гэрийн тэр аль дулаан хүрч чадахгүй байгаа хэсэгт бол турбайгаар тэр хураагаараа явуулж халаана. Мансаарт зөөр ээж болно шүү дээ. Зөөр яхан бэ? Зөөр хүүтнүүд махмууд ч Тэг штэ. Төмс ногооны дээр гэж болно шүү дээ. За хөлтөөс. өглөөсөө далаа төлж яхад нь давхар нөгөө машин ингээд халж яана гэсэн үг. Атхад бэлэн машин нөгөө нэг гарч дахиж нөгөө халаана гэлтгүүгээр. тийм их талбайг халаач чадах уу яах вэ? Чадна шүү дээ. Энэ дээр чинь тэгвэл сенс байрлуулж шүү дээ. Уртл дээр нь тэр чинь улам хурдан халаана гэсэн үг шүү дээ. Тооцооллын үед ямар урд тооцоолт хийсэн бэ бас нэг та? Энэ дээр бид нэр туршиж үзсэн л дээ. Манай нэг ах гэдгийн дугуй цэцрийн бат дэлгэргээд тэр ахтай туршиж үзсэн. За яаж туршив? Яаж хийв? Анхны шатаар туршилт ямар шүү маягтай болов? Туршилт тэгээ ер нь гайг болсон. Нэг 70-90% болсон. Хөөе шатах болов. За өөр шатах асуулт байна уу? Ер нь бол одоо энэ нам даралтын зуухнууд ч гэсэн яг дулаанаас шингэнээр иймэрхүүл дамжуулалт хийдэг л дээ. Шингэн бол агаараас илүү дулаан дамжуулалт өндөртөө гэдгээрээ яг тэр хүүтэ халаахч байгаа газар л учраас шингэнээр тээвэрлээд байгаа л да.
шингэн агаар хоёрын аль нь илүү дулаан дамжуулалт өндөртэй вэ гэсэн асуудал байхгүй юу? Хоёрдугаарт та нарыг ингээд сэдгч ингээд босоод ингээд штэ тий эргэж буугаад байгааз. Яг үнэрхтэр үл энэ зүгээр пишингүүдийн босоо худаг шиг л юм байгаа зү. Пиш аль одоо байшин дээр пишингүүд байдаг. Пишингийн ханаар бол та нар шууд зугныхаа хан дээр л пишингийн худагтай юм шиг хийцлэх гээд байна тийм ээ. Энийг ингээд бүрэн хэг нэг ороож болно шүү дээ бүр. Ороож болно л да. Тэгвэл арай удаан халдсан сайн болно. Би тэргээр юг халах гэдэг юм бэ? Ерөөсө халсан агаар чинь ер нь бол хайчдаг үлээ. Гадагшлаа шүү дээ. Дээш агаар төөр. Тэгэхээр нэг ч хөөрснийг эргээ буулгаад магадгүй эн чинь хүүтэн агаарыг халаагаад ийш нь гаргаж явах хэвэл эргүүлээд хүүтнийхээ эсрэг халуун өөдөөс нь явах маягаар халаах гэдэг тим юм болчихвээ. Миний хувьд болохоор яг одоо энэ хийцийг ингээ харахад бол ерөнхийдөө агаарын урсгалыг үнэхээр тэгж бий болгож чадах уу гэдэг нь бол нэлээд том асуудал болох. Агаарын урсгалыг бий болгож чадах уу? Сүүс тавьчих. Сүүс тавиал дуусаа тий. Тэгэд юугаар ингээ олон иргэс төрчих болно. Эсвэл тэр дээшээ гарсан турбайгаа доошоо гаргаад ирч болно. Тэгэхээр ч ингээ эргэлтэнд оруулна шүү түүхтэй агаараа. Шадан төрөлмлөгдсөн. Халуугаар үлэгээл хүүтэй агараас ороод яж болно шүү дээ. Энэ жил зохион бүтээгчд илүү судлаад уншаад ирсэн байгааз мэд. За би энэ урд энэ өмнө говьд Хамбург сумд байдаг дэмчгийн эдийн тойр дээр яг иймэрхүү халаалттай мөчсөн. Гэхдээ би яг зөв хийцийн заараагүй тэр хийдийнхэн тойр дээр нэг том юутэй зоохтой. Тэгээд утаа нь гарахтаа ингээд нэлээд олон салбар газруудаар гарч явсараа бүр дээшээ гаргацсан. Тэр яндагийнхэн тойр нь үлдсэн байлээ. Тэгээд тэр яаж яах тэр яг нөгөө шатж байгаа юуны чинь утаа явсаар байгаа л шалаараа явсаар байгаа л халаагаа тэгэл гардаг тийм халаач бол харсан. Зүгээр яг тэр тухайн яг яаж халаацын циркуляц урсгалыг үүсгэж байгааг нь бол би сайн мэдэхгүй байна. Яг тэгвэл яг тэр хэсгийн нь бол нураад үлдсэн. Ганцхан тэр ханд нь үлдсэн, шалнаасаа доорж гарч ирсэн тэр хэсгүүд нь үлдсэн байлээ. Тэр та хэд бас тэр талаар мэдээлэл нэг үе үзнэ. Зүгээр яг шүүгч нарын хэлж байгаагаар бол яг дулаан тээвэрлэх хадгалахын хувьд бол шингэн бол илүү байгаа шүү дээ. Тэ. Агаар бол мэдээж дулааныг бол хамаагүй баг тусгаарлах чанартай шүү дээ. Хэрв та хоёр яг ингэж хийж байгаа бол агаарынхаа урсгалыг нэг чигтээ болохын тулд заавалчгүй юу хэрэгтэй шүү дээ. Синс хэрэгтэй юм уу? Үгүй бол агаарын даралтны зөрүү байхгүй бол яг түрүүний хэлдгээр нөгөө хүүтэй агаар хүнд агаар чинь доошоо халуун агаар дээшээ болно шүү дээ. Тэгэхээр заавалчгүй алдтан маягаар өрөх хэрэгтэй. Тэгээд энэ одоо ингэж юм шүү. Уулан гэрээ дулаахан болох гээд хоорондоо бас юугаа халах гэдэг тийм. Нөгөө хамаг дулаанаа чи ингээд аавал гэрч алсан юм байхгүй юугаа халаачих вэ тийм. Нөгөө гараасаа халаачих вэ тийм. Доороос хүүтэй агаар авч байгаа болохоор. Хүүтэй агаар аваад хоёр талд хийчих болохоор нэгнээр нь гэрээ халаагаад нөгөөдхөөр нь бас гараж явчих юм. Нөгөө талаар нөө. Тий. За яг тогшоод үз мэдээ. Яг зүгээр ийм агаар халаагаас сэлгэж байгаа юмнууд одоо нодлонгийн тэмцээн дээр орж ирсэн. Бас энэ интернетээр хийсэн туршилтууд байгаа. Зүгээр хамгийн энгийн нэг колоны савнууд хийгээд колоны савнуудыг халаагаад яг тэрний зарчим бол ерөөсөл хүүтэйгээр дороос орж ирэл нэг колоны савн дотор нэг ойролцоогоор 10-аас 20 градус нэмэгдэггүй дараагийн колоны савнууд нэмсээр гарч байгаа агаар чинь бараг шахаа 40-50 градус бол халаад. Тэгтээ яг агаарын урсгал ингээ ихцдээшээ ингээ явж байгаа. Тэгээ тэрний туршилтуудыг хараад үзээр юм мэдв. За. Тэгээд туршилтаа хийгээд үз. Та турсан юм чи яаж турсан юм? Тэгээд зүгээр төрбөгөө болж үзэлдээ тэгтээ бол үлээж лээ л дээ. Харах хэмжээний. Тэр чи зураг байна уу? Тэрнийхүүгээр нь аваг зураггүй. Салхины зураг авч болохгүй лээ. Ер нь тэр чин дурсалт юм чин дээ. За ингээд шүүгчдийн үнэлгээг одоо бүгдээрээ гэрлээр харах цаг ирлээ. Шүүгчдийн гэрэл нэг удаа маларсан. Нэг ногоо цогоох зүгээр өгөөмөр дандаа ногоон дардыг. Одоог хараарай. Яах юм шийдэх. Баяр үргээ. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлтэд үр ашигтай хэрэглээд түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Хоёр дахь санаа бүтээлээ танилцуулна. Хоёр санаа бүтээлтэй тийм ээ. 3 минутын хугацаа бий. Ачлал тэрэг бүтээлийг та бүхэн одоо танилцуулъя. Энэ манай нь болохоор чарга болтой тэрэг. Энэ одоо энийг улаа буулган гутал одоо улчин энэ дээр ирлээ тэргээ урагшинд үлчилгээд одоо энэ
дугуун улан дээр өргөгдөө гарчна. Тэгээд бутад яахад бол энэ дээрээс нэг базууртайгаа хүүхдийн тэрэгний юу байхтай. Базуураа татангуул арагшаан тэргээ төрөл энийгээ татангуул энэ нэг энэ дээр гараад ирдэг. Тэгж хийсэн байгаа. Энийг яагаад хийсэн бэ гэхээр нөгөө яад штэ одоо ингээл хавар болчоор нэг цастай газар явж байгаа л тэгэл чарахтай хүмүүс нь цасны гүр явж байгаа шорон дээр очихоор ч нөгөө зуураа явдаггүй шүү дээ. Хэрийг хөнгөвчлөх гэж ингэж хийсэн байхгүй. Хүнд ачаатай юм чи яах бол хүнд ачаатай юм чи зүгээр шүү дээ. Биш ээ. Одоо тэргээ трансформер болгоход тэрэнд бол гайгүйх уу гэнэ. Гайгүйх уу. За. Доогор нь юу болчих юм бэ? Доогор нь юу төлөхөд нэ орохгүй. Дугуун дээр орхон шууд ингээд доошоо унахтаа шууд ингээд дугуун доороо ингээд яг ингээд энд нь ингээд тэглээ ирчдэг гэж болно. Тийм үү. Төлхөнгөө шууд яг ингээд юу болчих. Тийм үү. Трансформерууд тийм л дэвдэж тийм үгүй. Трансформер юу нэгэл ихэхдээ өнгөрөөл ороод ирдэг байх юм тийм. Тэгэхэд орчдөө шүү дээ. Аль чи харуулдаа төгөлдөр ямар шүү байдлаар трансформер хуурахыг одоо энэ л байна л та бид нар зурцсан бохгүй. Аа. За. Трансформер мөхлөөс ачлалт энэ ачлалт хэрэг гэснээс өнгөрсөн жилийнхаа сургуулийнхаа үүдэн тавьж ирсэн. Бид хоёр бүр очиж таран сургууль дээр нэг гутал цэвэрлдэг юу болсон бэ? Тэрний хэрглэж байгаа. Өнөөдрийн өндөрлөгөөс одоо тэрийг тухай ярьж өгөөч. Тэрийг одоо бид нар энэ зүүн нөгөө нэг сумдаа идэх хүүхдүүд нь нийлж дахиж нэмж хийгээд байгууллагуудаа яах. Хэдийг хийсэн? Энэ 100-ны амралтаар тийм. Өнгөрсөн 100 бол хийгээгүй юм уу? Өнгөрсөн 100 амарсан юм уу? Өнгөрсөн 100 амраад өнгөрөөсөн юм тий. За ингээд шүүгчдэд тэргээ танилцуулсан. Шүүгчд ямар санаа бодлоо гэдэг бүгдээрээ сонсцгоё. Наад тэгэндээ ачаа аццсан явж байлаа шүү дээ. Хүнд ачаа аццсан явж штэ. Тэгээ одоо чарга яах вэ? Буцааж буулах хэрэг яаж өөрөх вэ? Үгүй ингэх юм шүү. Тэрэгтэйгээ ингэж явж байгаад буцаагаад тэргээ тата баазлаа шууд ингээд гоцоод жиргээд доош иргээд чарга болсон чинь. Тийм. Шууд энэ барьцтайгаа шууд бүтэн иргээл бомбрууш иргээл базууртайгаа иргээл энэ чинь чарга бол. Сойлт иргээл. Сайлт иргээл. Энэ сумаар заацсан байгаа шүү дээ. Уртлаараа ороод дугууныхаа өвгөөр ороод. Хамгийн гол нь зураг харах хэрэгтэй дээ та хэд. Цогоо гайхаад учир нэг доолдохгүй шиг байгаа. Дугуй тэр чарганы одоо юу гэдэг уул хоёрын хооронд за нилээ харагдаад байгааз. Сундаг эндээ сундаг яадгийг. Эндээ ингэ сунждаг. Энэ яг нэг юу штэ. Хэмжээс тавьсан яг тийм бүр амар супер тийм та нарын хүсэж байгаа инженерийн зураг биш штэ. Зүгээр санаагаа цааснаар буулгаад ийм байна. Тэгэхээр штэ. Одоо яриад штэ. Ачаатай байх үед дугуунаас чаргат чарганаас дугууд шилжих энэ процесс чинь хүндрэлтэй биш үү гэдэг асуудлыг авчирчаад байгаа байхгүй юу? Тэргээ гаргаад ирэхээр надад чинь шийдэл дээр ахаа дараагийн шийдэл би гаргаж ирэх байсан бол зураад үзсэн бол яг энэ одоо энэ хүмүүсийн иргэдэг бэрхшээлтэй гэдэг зүйлийг нэлээд тодорхой харж байсан болов уу гэж хэлэх гээд байна л да. Гэхдээ бас их сонирхолтой байна. Ийм тэрэг байж болох юм уу цугаахаа гэснээс шийдвэр ухаан технологийн сургуулийн оюутнууд манай оролцогчдод туслаад яг одоо энд бид нар энд нэгдүгээр шатанда шүүгч нартайгаа байлж хооронд үүдэнд бас тайван өгч байгаа зураг зураал тэр ах эгч нараар зуруулж үзсэн юм уу энэ болон бүтэн гэж юм ярихгүй нөө тэр чинь бүр хөдөлгөө дугуй муугийн хөдөлгөө бүх юм амьдаар үзүүлдэг програм байл шүү дээ. Тэргээ харин зуруулдаг өөрснөө зүгээр. Зурж чадахгүй нөө. Бид нэр зуруулаад тэргээ зуруулаад тий. Харин уг тэрэг чинь. Тэгтээ зүгээр зуруулсан биш тэнцгээ зуруулсан байгаа байхгүй. Цогж ахлаа шүүгчээ ийм тэрэг байх боломжтой юу? Одоо тэрэгтэй явж байгаа дугуй ингээ шигдэнгүүт нь чарганыхаа цанаар турж яваад тэгээд ахаа цаашаа тэгшин газар бол ингээ тэгж хэрэглэж гэж байна уу? Хэдүүлээ бодлогоо буруу авч. Нэг бол чарга болдог, заримдаа төрдөг тэрэг болдог гэж хэлсэн бол онохгүй. Одоо энэ үгэн дээр чинь тоглоод өстө баллаж шít. Зүгээр чарганы дээшээ ингээ сойлттой байж байгаа. Дугууныхаа дугуй хооронд ч юм уу дугуй гадна талд нь цанц нь байжгаад нэг жиг татхад дээшээ ингээ чинь дугуун дээр явжгаад дараагийнх таталт нь зүгээр дугуун дээр ингээ босчдөг л шүү дээ. Эргэхгүйгээр. Тим хийс байгааз буцаа босчдөг гэсэн үг байна шүү дээ. Ингэх юм бол энэс чинь бүр хэлбэр болно. Саяны асуудлыг ч гэсэн шийдэх боломжуудыг хамт олно. Тийм л тэрэг хийгээд шүү дээ. Өргөж будаг машин амартсаа тэр гэх юм. Өө яг л тиймэрхүүл шүү дээ ер нь л. Тийм араа ингэж байгаа гэл бас бууд гэж хэлдэг тий. Гэж ойлгохдаг. Тийм тэрэг хийж чадах юм уу та санаа байна одоо. Бид нар бол тэгж хийв явж байсан л да. Тэгэхэд яасан дээр ачаа ачих юм тэр чинь хүнд болчих болоо гэж одоо тэгж хийв. За шүүгч тэрвээ санал өгч дууссан бол шүүгчтэй гэрлэх хураа. За ингээд шүүгчдийн гэрлэр 2 дугаар шатанд тэнцэх хэсэг. Яаж? Таны инженер л хийж чийд. Хамт хийцэл өгчихгүй юу? Нэг улаан хийц өөрчлөлт нь гэдэг. Нэг нөгөө
2 ногоо. 2 ногоо. За 2 үргий. 2 дугаар юу дээр юу уулзсан. ураагаад бас нэгт тэгж болохгүй. За өргөдөө зогсож авч те. За 2 дугаар шатанд 2-2 бүдэлд уулзах юм байна. Амжилт хүсье залуучтай. За та гуравт амжилт хүсье. Тэгээд 2 дугаар шатандаа бүтээлээ гоё дэлгэрүүлээд бүтээл хийгээд ирээрээ. 2 дугаар шатандаа бас мэдээж ямар өнгөтэй цаас авах хэрэгтэй байлаа. Ногоо. За амжилт хүсье. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Хувийн дугаар Тэг 9 Эрдэнэзүл ахлагчтай дараагийн багийг та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэгэхээр багийн ахлагч Эрдэнэзүл. Би энэ тэнцэнд орж байгаад маш сэтгэл өдрөг байна. Би энэ тэнцэнд нэгдэж анхны жилд оролцож байгаа. Отгонбаатар гэдэг. Намайг дугур сүрэнгийн дөрчүр гэдгээ. Би өмнө жил энд ороод шилдэг 36-ад нь орж ирсэн. Эхний 2 баг маань ямар ч үсэн ороод ногоон хуудас аваа гараад ирсэн шүү дээ. Тэглгүй явах манай болгоныхаа угаасаа л тэгэл окей шүү дээ. За бид нар бол нэг санаатай суугнууд нөгөө аймагаас нэг сумаас 3-1 гэсэн шүү дээ. Бид нар тэгээд яасан чи бид нар нөгөө засаг даргийнхаа нэр захиргааныхаа нэрийг өнсөж байгаа байхгүй. Хуваарь оролцсон. Захиргаан сэдийг санхүү мөнгөөр тусалцаад тэгээд бид гур бол хоорондоо ярилцаа гурлаа нэг болоод зөөврийн хүрээ араам гэдэг нэртэй араам дээр юун дээр оролцож байгаа байхгүй. Та гурав нэг анги. Үгүй энэ манай дээдлийн ангиуд би доотлынх нь анги өгдөг юм аа. Та гурыг хараад байхад ер нь бол сандарсан байдал ер нь маш бага байна. Тэгээд яг энэ байгаагаараа санаагаа 100% илэрхийлээрэй. Тэгэл байгаа илэрхийлнэ сайн илэрхийл. Тэгээд шүүгчдээ зааж байгаа хүн байна уу? Гайгүй. Тэгэл шүүгч нарын хэлсэн юмыг зөвшөөрөөл тэгээд бас шүүгч нараас бид нар бас хэлэх юм байгаа л байлгүй. Бид нар ч шүүгч нартай бас ярих юм байгаа л. Өдөрөнд амжилт хүсье. Тэгээд тийш харж байгаа юу гэдэг лээ? Бид Вьетнам. За амжилт хүсье. Дараагийн зохион бүтээгч Эрдэнэзүл Булан аймаас оролцож байна. Хамтдаа бүгдээрээ халуун алгажлан дор угтан авцгаая. За энэ бас дандаа танд Энэ өдрийн мэндийг хүргье. Танд бүр яриад гараад ирлээ шүү дээ. За хөдөлгөөн жоохон хий болоод нөгөө юу гэж тэгхвэ. За онц сурж гин үү? Уус урлгүй явах онцлоо шүү дээ. Өөр ямар дүн байх вэ те? За яагаад хүрээ араам хийх болов? Хүрээ араамаа хийсэн одоо энэ хийц чинь бусдынхаас юугаараа ялгах юм бэ гэдгийг 100% итгүүлэх юм бол 2 дугаар шатнд тэнцэх нь. Хөө итгэл. За яаж итгүүлэх вэ? Манай хүрээ араам яагаад хийх болсон бэ гэвэл ер нь ингээд сумд ер нь нэг л хүрээ араам байдаг. Тэгээ тэнд ерөөсөө ингээд ачаал айгүй өндөр. Тэгээд хүмүүс ерөөсөө ээлж дараалалаараа зарим нь бүр намрын цас ортол, эхний цас ортол тэгж хүлээдэг. Тийм болохоор энэ шийдэл маань арай зөв юм болов уу гэд бусдад бас арай түгээлттэй тийм юм болов гэж оролцож байгаа. За зурган дээр тайлбарлая. 3 минутын хугацаа би хэн тайлбарлах вэ? Ахлагч. Хүрээ араам буруу харчаад би өөр гайхаа зогсоод байл. Төгөлдөр энэ ийм зураг ирсэн. Харин тий. Санаа зовлтгүй эн чи Mytech software solution-ы хамгийн сүүлийн үеийн ухаалаг самбар штэ ухаантай. За. Ингэж гарч. Тэгээд манай зөөр хүрээ араам нь болохоор 2 янзаар ажиллана. Энэ зөөр хүрээ араамаараа төлөө өрөө модоо тастай өрөөч болно. Энэ дээдлийн хэсэг сална. Дээдлийн салахад банц хэрвээ ачлаа заяа. Банц хэрвээ ачхад илүү банц гарахад энийг салгаж авч тавиад энэ дээр энэ тавцан дээр банзаа тавиад илүү гарсан банзаа тавиад ачиж болно. Туузан хүрээ ашиглаж хүрэж байгаа. Туузан хүрээ ашиглаж хүрэж байгаа болохоор банкны том байна, томд байна. Тэгээ бензин бага иддэг болгоно. Энэ модныхоо 5-ын банз, 3-ын банз, 2-ын банз төслөхэд энэ шугам метрээр ингэж тааруулж байгаа зүсг байгаа. За тэгээд энэ манай одоо орхонд одоо ганцхан хүрээ араам байдаг. Тэр нь тайх өрөө. Тэрэн дээр тэгэл хүүд манай орхиныхан чинь хүүд модоо уулнаас цагаалж авчираад буулгана. Тэгээд бараг л эргчил нь авдаг байхгүй юм одоо. Тэгэхгүй зүгээр хашаандаа авчирж буулгаад тэгээ энийг чирж аваачаал юм уу зөөж аваачаал тавтаа хүрээд дуусгачаал. Тэгэхээр нөгөө хүрээд дуусгах нь алчаал бүтэн гэвэл бас тэр айлын гадаа үрц цогонд бүлдэн штэ. Тэр үрц цагийг богнуулж аваад тэгээ модоо гавна үрц төлөх бас маш боломж байгаа. Тэгээд энэ банк гэхгүй манай бас парк дараанх бүгдийг гаргах байгаа. Одоо тэгэл хэмжээ нь ямар хэмжээтэй өндөртэй байх уу, ямар одоо жинтэй байх уу, хүн зөөж авч явахд яах вэ гэж зөндөө асуулт шүүгчд. Үгүй нөгөө машинаар чирээ авчвал нутгийнхан бас хитрхи замбраагүй одоо манайх чи ингээд хангаа газар л та тэгээд модонд явдаг тэгээд нөгөө юугаа гацаа дорцоо дорцоо модоо ингээд хайждаг. Тэгээд тэр нь ингээд байгальдаас унсан мод ингээд хор хөнөөлтэй. Тэрийг бас
энийгээ чирж яваад тэр дорцсон бодоо энэ дээрээ ачаад авчираад бас яачих боломжтой. За тэнцүүлэхгүй болгоод улаан гэрэл дарахгүй тийм байдалд хүрэхгүй болтол нь тайлбарласан шүү. Гарцаагүй байдалд ортол нь бүх юм аль талаас ашигтай. Түүшүүд ногооно дараа явчих юм уу? Тэхүү. Та гуравт одоо ямар хүмүүс ард нь тусалж байгаа юм? Эсвэл гуруулал хийх юм уу? Манай багш тэгээ сайн тусалж байгаа. Тэгээ манай захирал тэгээ сумын засаг дарга мар ингээд ивент гэдэг. Оо за том артаа шүү. Бүх дарга дээрээ шүү бид нар. Миний бодлоор ивент гэж одоо хэрэгтэй зүйлийг одоо хэрвээ нэгдүгээр шатандаа тэнцвэл бүх зүйлээр нь туслана гэж. Пуузун хөрөө ямар хөрөө ашиглах юм? Нөгөөд хужаа ураал хөрөөний. Ураал хөрөө одоо дөрвж мамай гэдэг бас тий. Хүмүүс одоо ингэж боддоо штэ. Хөрөөг заавал ингэж босоогоор нь ашиглах хэрэгтэй гэд. Тэгээ би сонсчихсан байхгүй ингээд ийм хожоо хөрөөний 180% нь хэвтэй байдлаар ашиглагддаг гэж сонсчихсан. Танусын ардалт одоо яг эний чинь гардаж хийхэд дуршихад одоо олон жил ийм хөрөө дээр ажил хийсэн туршлагатай хүн байхгүй бол аюулгүй байдлын үүднээс бол дэмжиж чадахгүй л байна. Бид нар энийг ашиглахгүй ингэж түгээд санааг нь гаргаж хүмүүст ингэж хэрэгцээнд нь хүргэж ингэх болохоор бас гой санаа гаргацсан бол гэж бодож ирсэн үг нь одоо юу болох. Юу болгоо харин одоо хэвээ юу гадаг шиг юу болгоод байна. Хөөс надад ирсэн гадаг шиг. Яг энэ үнийг одоо нэг 20 гарсан бүх гişүүд нь 20-с дээш насны хүмүүс байсан бол би дэмжмээр байна. Засаг дарга 20-с дээш настай гэж би итгэлтэй. Мод хөрөөдөж байгаа энэ төхөөрөмж ашиглаж байгаа үед энэ дугуйтай байх, босолтой байх гэж бодож байна л да. Дугуйтай байж болохгүй байх. Ингээ дугуйтай их гэж байгаа бол тэрийг торомзолдог, бассаа хөдлөөнгүй бэлддэг ийм механизм хэрэглэхгүй бол нэлээд осолтой төхөөрөмж болох гэдэг. Яагаад дугуйтай байсан бэ гэвэл энэ манай эн чин зөөврийн хөрөө араам гэдэг нэр нь тийм байна. Зөөврийг шүү дээ. Дугуйтай байх хэрэгтэй. Зөөврийг. Дунджаар бол ер нь дандаа 4 метртэй модал хөрөөдөж банз. Тэгнь. Пүрүүс гаргана. Тэгэхээр ийм дээр бол тэгшин гарахгүй л гэж бодож байна. Хэд орчин байх бол чиглүүлэгч гэж юм байх уу гэж. Одоо нэг гүдэг хашааны хаалга гэдэг нь шүү дээ. Тэр шиг тийм хийж өгсөн байгаа даас ингээд энэ доо нардаад шүү дээ. Тэгээд тавцан наад дөр гүүх юм. Гүү тавцан гүүхгүй энэ нь одоо ингээд урагшаач төрж бүлэг модоо өрөөд. Модоо ингэж урагш. Модоо өрөөддөг байхгүй. Чи насаар л мод төрөөдсөн ч те та хэд. Жоо ойлгохгүй шиг байна. За ингээд шүүгчдээс асуух асуулт ерөнхий шүүгчдээс та бүхэн тавцантай хийж байгаа шүү. Яагаад тавцангүй байдаг гэж бодож байна? Тавцангүй нь одоо ингэ модоо доош нь оруулж суулгаж хоёр талаас нь авчих гэсэн. Яагаад гэвэл бүх модны диаметр адилхан байдаг байхгүй нэгдүгээрт. Ерөөсөө шувтан мод байхгүй яар байдаг тийм ээ. За тиймэрхүү зүйлүүдээс авахлаад ер нь бол ийм битүү давцангаар хийзэж байдгумаа. Эсвэл хөндлөн дээр юм уу? Ер нь л голцсон хөндлөн дээр байдаг нэгдүгээрт. Хоёрдугаар та нар тэр энэ гар хөрөөний энэ талд нэг ийм сэрээ байдгийг мэдэх үү? Тэр нь ингэж модоо хөдлөхгүй ингэж зоож өгч. Зоож байгаа тэгээ дараад байгаа ш. Тэр ер нь ямар үүрэгтэй гэж бодож байна? Тэр одоо хөрөөгөө сайн барих. Хөрөөгөө сайн барих. Хүний гарт ирэх ачааллыг буулгах зорилготой. Зөв. Тэгэхээр та хэдийн механизм одоо ингэж ирэхэр чинь зөвхөн энтлийн одоо тэр баган дээр яг хөрөө бэхсэн баган дээр чинь маш их ачаал ирнэ гэсэн. Танах ч яг энэ хөндлөн эргэлтийнхээ энэ зузааны хэмжээгээр урагшаа болоод хөндлөөшөө болоод урагшаа үүсгэх тийм нэмэлт ачааллуудыг үүсгэж идэг байхгүй. Тэгээд ирэхээр хийцвэл тэр булан дээр маш их ачаалт болно. Одоо энэ тайг хөрөө мөрөөг чи ингэж хөрөөж яхад нэг айгүй хүч зарцуулж байгаа мэт ингээл түрээд идэж тэр чинь бол тэгэж хүч зарцуулахгүй зүгээр хөрөөнийхөө тэр юуг бодолцож ингэж яад юм байл шүү дээ. Жигд өгөлтэй тийм жигд өгөлтийг хангах гэж тэгж ажилладаг байна. Тийм юм байлээ шүү дээ. Бид нэр сая үзчихье гэсэн чи тэр нөө цастай болохоор тэгээд тэр үнэнийх зөвшөөрж өгөхгүй тэгээд жоох засаг дарааг үзгэж хэлэхгүй байсан. Эрдэнэ цулийн багийнханд шүүгчид хөрөө рам бүтээлийн санааг аюултай, эрсдэлтэй төдийгүй хийц шийдлийн хувьд боломжгүй гэж удаа дараа тайлбарсан боловч тэд өөрсдийн хөрөө зүтгэсээр байлаа. Аргагүй байдлыг ойлгуулахын тулд цав шавхлан шүүгч бүтээлийн зураг дээр нэг бүрчлэн тайлбарлаж байж саяны нэг хүлээн зөвшөөрүүлсэн. За залуучуудаа амжилт хүсье. За хойдон жил уулзцаа. Юу болов? Нилээн сэтгэл дундуур гарч ирж байгаа чинь.
Оо тэгээд уул нь баг тэнцчлээ гэж үзсэн чинь сүүлийнх тэр нь улаан гараад тэгээд тэнцч чадсангүй. Яагаад тэнцсэнгүй? Юун дээр алдчихв? Бага насныхан болохоор тэр хөрөөн дээр ажиллаж байгаа хөрөөний юу гинж тасраал явал би хонд аюу хорн өрөлөлтэй аюултай гэж хэлжээ л. Уг нь санаа нь таалагдаад тэгээд аюулгүй байдлаа бол насан туршаагүй. Бодоо тэр шүүгч байгаа унгаачихад нөгөө гайгүй дэмжил ах шиг байсан. Зохион бүтээгч болох хүсэл эрмэлзлээ битээ орхиороо. Тэгээ манай нэвтрүүлгийн зүгээс та бүгдэд дэлхийг өөрчилсөн 100 шин санаа, шилдэг бүтээл хэмээх Монгол Базалт компани захирал Ариун Болдын орчуулсан үнэхээр дэлхийг өөрчилсөн гайхалтай санаа шийдүүдийг багтаасан энэ номыг та гуравт бэлгэлж байна. Тэгээ багаараа уншаад үнэхээр дэлхийг өөрчлөх эннээс өөр шин 100 санааг та гурав дэвшүүлж гаргаж ирээрэй гэдгийг хүсэн өрөө. Баярлалаа. За багийн ахлагч Эрдэнэзул. Тэгэд та бүгдийг дэмжиж бас Булган аймгаас гарахад тань гэр бүлийнхэнтэй мэдээж захиас хэлсэн бах үзээд сууж байгаа тэднэртэй хандаж юу гэж хэлмээр байна? Тусалж нэмдэг та бүхэндээ намайг таньдаг бүх хүмүүстэй хайртай шүү. Баярлалаа л гэж л. Тэгээ үүний тохиолдуулаад бидний наашаа иргэд явсан хөргөн санхүүгээр дэмжсэн маас мөн засаг дарга оюун иргэн төлөөлөлт туурын дарга Бат Эрдэнэ дарганд баярлалаа. Тэгээ манай сургуулийн захиргааны нийт албан байгуулалт бүрдэнд баярлалаа. Бидний ирэхэд бас тусламж үзүүлсэн Орхон мандал компани захирал Баяраа, захирал Нараа хоёр ахыч хоёрт нааш их баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээнч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Бүх үйлдэлийг 100 хийдэг юм хэмжээнд том байдаг. Магадгүй хөдөө гэхээр дугуйн хагарсан хүнд бол үндсэн хамгийн хэцүү үйлдэлийг нь иймэрхүү төхөөрөмжөөр хийгээд бусдыг нь гараар орлуулчихад хийж болохоор зүйлүүдийг нь хөнгөвчлөөд хураангуулад ингэж хийгээд ирсэн байгаа. Бас 2 жилийн өмнө дуу задлагч гарч ирсэн тийм. Адилхан бас орж ирсэн. Энэ жил дахиад орчих. Энд чинь бол маш сайн. Энэ бол ерөнхийдөө гүшүүргийн механизм аянаас шахагч болов аян арц их ерөнхийд том сав маань агаа их бий гэж хэлж байна. Нар гарлаа